Сайн байцгаана үзэгчтэй. Спортын төвөнд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудыг хүргэдэг босын явдлууд нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхэлж байна. За, өдрийн мэндсгөө. За өдрийн мэнд. За өнөөдөр ямар сонирхолтой түүх бэлдсэн байна. Би бас яг гоо сэдвийг мэдсэн. Гэхдээ бас бодоод үзснээр сонирхолтой санагдсан надад бол. За, үзэгчтэй хэлэхэд ерөнхийдөө өмнөх дугаарууд дээр хоёулаа нэлээд хүнд сэдвүүдийг ер нь авч ярилцсан. Тэгээд энэ удаа болохоор хөнгөн ийм сонирхолтой бас хөвгчлөлтэй сэдвийг бас сонгож ярилцлаа. За, надад нэг асуулт байна. Ямайк гэхээр ер нь чамд юу санаанд ордог? Ер нь чи гэлтгөө одоо чи үзэгчтэй төлөөлөл нэг хэлээс. Хамаагүй. Ямайк яг өндөө усан болт орж ич шин. Тий, усан болт тий. Шар ногоон өнгө. Тий, шар ногоон өнгө. Тэгээ яг хөл бөм Боб Марли, Реги тий. Ялчгүй Ямайк гэхээр ерөөдөө ингээл халуун гой далай арал тий. гүлти спорт гэх мэтчлэн маш олон сонирхолтой юмнууд орж ирдэ шүү дээ. Тэгвэл би энэ сэдвийг бэлтэж байхдаа яг айгуу сонирхолтой ирсэн байхгүй. Ер нь Ямайк гэдэг улсыг өвлийн олимпиад оролцож байгаагаар хүн ер нь төсөөлөх болоо гэдэг. Сонирхолтой. За. Bobsleigh буюу өвлийн одоо нэг чарганы уралдааны төрөл гэдэг шүү дээ. Яг нөгөө чарган дээрээ нөгөө чарган уралдаан гэх юм уу дээ. Чаргаа дөрүүлээ түрээд тэнгүүтээ яг тэр тодорхой одоо хэсэгтэр очиод бүгд ингээ очиж суучдаг. Тэгээд яг нөгөө нэг хугацаагаараа явдаг. За тэр төрлийг маань ерөөхдөө Bobsleigh гэдэг нэрлэлт юм байна. 1988 оны 2 дугаар сар Канадын Калгари хотод өвлийн олимп болсон. За тэнд бол ерөөхдөө өвлийн олимпийн бүх шилдэгүүд цугласан. Гэхдээ тэнд хүмүүсийн одоо тамирчдын, үзэгчдийн бүгднгийнх нь анхаарлыг татсан нэг хэсэг бүлэг хүмүүс бол Ямайкийн Bobsleigh шигшээгийн тамирчтай байхгүй. Юу вэ? Тим шигшээ баг байд юм уу? За байсан байгаа заяавар. Тэгээд би энийг нэлээ одоо хүүхд байхдаа аяа сонсч ирсэн байхгүй. Зүгээр сонсоод өнгөрч ирсэн. Гэхдээ тухайн үед би зүгээр юм Африкийн орны л хүмүүс одоо те ийм өвлийн спорт орж исэн юм гээд сонсоод өнгөрч ирсэн. Тэгээ яг сая энэ сэдвийг олоод тэгээ бүр ингээ ухаж үзээд энэ бүр аягүй сонирхолтой түүх байсан байхгүй. Хөвгчлөлтэй хөнгөн яг шууд толгойд бол ингэж орж иж байна. Халуун орны гэхээр өвлийн спортод орж ийн гэхээр ингээ сонирхолтой юм тий. Тэр чинь Ямайкт юу юм бэ? Ямайк ч өөрөө одоо Карибик дэгсийн тэр ойр орчмын арал тэгэнгүүтээ градусын хувьд болохоор хамгийн доотлолтой тгээс 10 градус хүрдэг гэж байгаа байхгүй. Ер нь бол цас байхгүй л гээл. Хасах руу ордог. Яаж ч удсан цас байхгүй. Цас хизээч ордгоо хамгийн хүүтэй үйлрэл нь магадгүй бороо ордог те. Тэг градус хүрдэг гэж бодохоор одоо манай баг зүгээр хавар намар байгаа байхгүй. Цасгүй орны тамирчид яаж тэнд шигшээ байг үүсгээд яаж өвлийн олимпиад ороод байна гэдэг нь сонирхолтой байна те. Татааж байгаа юм заяа одоо. Анх тэнд Жорж Фич гэдэг нэртэй одоо Америк элчин сайдын яаманд ажилладаг нэг эрхэм анх одоо санаа гаргасан байгаа л та. Яг тэгэхээр Ямайкийн тамирчид спортуудад бусад спортын төрлүүдтэй ч ер нь сайн тамирчид байдаг учраас одооноос өвлийн спортын төрөлд оролцох хэрэгтэй гэдэг санаа гаргаад тэгэд олимпийн хороонд ерөөдөө дэмжиж тэгэд ажлын хэсэг байгуулад гэдэг одоо тий. Тэгэнгүүтээ шигшаагийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа байхгүй. Нэг спортын хороо бүрдүүлсэн шүү дээ. Тэгээ шигшаагаа бүрдүүлэхдээ болохоор ерөөдөө сайн дурынхны ихлэ асуусан байгаа. Байхгүй болохоор нь Батлан хамгаалгын одоо их салбар дээр очиод сайн дурын одоо тамирчдыг урьж оролцуулсан байгаа. Тэгээд тэн дээр болохоор Dudley Stokes, Devon Harris, Michael White гэсэн 3 тамирч эхлээд бүртгүүлсэн юм байна. 87 оны 10 сард ч. За, Олимпиос баг нэг жил хүрэхгүй хугацааны өмнө 4 сар. Тий. Яа тэгэхээр Олимп маань 88 оны 2 сард болж байгаа. Тэнгүүт яг өмнөх оных нь 10 сард 4 сар хугацаанд дөнгөж эхний 3 тамирчнаа бүрдүүлж байгаа. За тэнгүүтээ удаагүй Caswell Allen гэдэг сүүлийн тамирчныг аваад ингээд баг бүрдэж байгаа. За шигшааг бүрдлээ. Дасгалжуулагчийг хинээр сонгосон бэ гэхээр за Seb Heidecher гээд эрхэм яг шигшаагийн дасгалжуулагчаар эхлээд сонгогдсны дараагаар ер нь бол хэвлэлүүд шуураад доромж жоохон ийм шоглсон байдалтай мэдээлүүд аяг их гарсан байгаа. Тэр дасгалжуулагч нь юуны дасгалжуулагч байсан? Яг тэр яг энэ төрлийн дасгалжуулагч. Тэгээд Австрийн шигшаагийн дасгалжуулагч байсан. Тэгээд тухайн жилдээ бас Тайваны шигшээ актер ажиллаж байсан байгаа байхгүй. Тэгэхээр ерөөдөө яг өөрөө мэрэгжлийнхээ хувьд олон танигдсан шин тамирчдыг нээж илрүүлж гаргаж ирдэг туршлагатай нэг нь одоо дасгалжуулагч байсан байгаа. Тэгэд 88 оныхоо өвлийн олимпийн одоо олимпийн өмнөх бэлтгэлд хамруулад тэгэд 2 болон 4 хүний төрлөөр
одоо хоёр төрөлтэй байт юм. Тэр чинь одоо би бол анх Би бол дөрөв өнөр л би санаад. дөрөөр бас санаад байгаа хэрэг. Гурван гурван сууж ард талаасаа гүйсээр байгаа л яд шүү дээ. Төрж гүйж яагаад Дөрүлээ сууж тий. Тэгээд хоёр хүнийхээс байд юм. Тэгээд яг энэ хоёр төрөлт хоёрлонд нь бүртгүүлсэн. За тэгээд энэхүү эрхэм маань болохоор сүүлдээ бүр Ямайкийн одоо энэ бобслейн одоо загалмаас эцэг гэдэг бүр сүүлдээ нэр томьёог хүртэл авцсан тийм эрхэм байгаа байхгүй. Тийм л тэр ч одоо огт байхгүй спортыг гаргаж ирээд тасалжуулж нэхэр тийм нэр сайхан тодорхойлох л та. Тийм. Тэгээд шигшааг бүрдээд за тэгээд Канадад очиод Канадад очихоос өмнө Олимпиас өмнө тэд нэр бас мөсөн дээр тэд нар ч одоо анх удаага шууд мөсөн дээр бэлтгэл хийх гэдэг тэмцээнд орох гэдэг байгаа шүү дээ. Тэг тэмцээн гэж бүр Олимпиад орох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд тэдний бэлтгэлээс зүгээр сонирхолгоод мань нөхдөд ингээд замын хажууг ингээд одоо шорон дээр те ерөөд энэ нөгөө гарааны хурдыг хөвчлээ ингээд тавтдаг байсан юм байна. Одоо тэд нар ч яг ингээд дөрөв тамирчин чарганыхаа хоёр талд ингээд гарчна. Тэгээд ерөөд яг одоо гарааны огцом хурд гэх юм уу те. Яг тэр хурд бол бас яг энэ спортын хамгийн чухал хэсэг юм байна. Тэгээд ялангуяа энэ шигшаагийн дөрөв тамирчин дөрүүлээ бас гүлти спортод хичээлдэг байсан. Ер нь бол нөгөө Ямайк гэдэг чинь яг л үндэсний спорт шиг суурь байгаад байгаа. Болчихж байгаа учраас. Тэгээд тийм тамирчин сонгож авсан бас яг одоо шалтгаан юм байна. Тэгээд яг гараанаас яг тэр огцом хурд авдаг тэр бэлтгэлийг одоо шорон дээр дугуйтаа хийдэг байсан те. Тэгээд яагаад бас энэ спортыг анх одоо нөгөө нэг фичгээд хүн маань одоо энэ одоо өвлийн спортын төрөлд Олимпиад орё, тэмцээнд орё гэдэг саналыг гаргасан гэхээр орон нутгийн ийм нэг модон машинаар уралддаг нэг тэмцээн байд юм. За тэр орон нутгийн тэр модон машинаар уралддаг тэр тэмцээнд болохоор нэг нь урдаа суучдаг, нэг нь төрж яагаад ингээд бас хойно сууч зогсчдаг. Тэр нэг тийм сонирхолтой. Тэгээд тэр тэмцээнийг хараад ерөөхдөө Ямайк бол ер нь бол боломжтой байна гэж харж байгаа байхгүй. Шууд төрсөн бууж штэ. Нэг нь яг нөгөө нэг шорон дээр, нэг нь бол мөсөн дээр очроос. Тийм. Ер нь бол яг зөв ерөнхий одоо ойлголт нь ойролцоо. За тэгээд манай шигшаагийнхан маань Канадад очиод Олимпийн өмнөх одоо бэлтгэл гарыгээд Олимпийн өмнө гадс нэг бие тасгаатахыг гэдэг нэг мөсөн дээр бэлтгэл хийж яагаад тэгээд Casual Allen гэдэг одоо хамгийн сүүлд орсон тамирчин ерөөд гимтэл аваад тэгээд тэмцээнд одоо Олимпиад орох боломжгүй болсон байхгүй. Гурал олчлоо. За эндээс бас аяга сонирхолтой юм гарч ирнэ. Тэгсэн чинь Крис Стокс гэдэг одоо Дадли Стоксын дүүн бас тэмчих гэдэг тэнд очсон байсан юм байна. Тэгсэн чинь Олимпик эхлэхээс 3 хоногийн өмнө мань нөхрийг шууд авцсан уу. Ер нь бол чи одоо угаас өмнө дутсан юм чи хэдүүлээ ингээд гүрийгээд орчих гэдэг тэгж л ярьсан байлгүй дээ. Тэгээд дүүг авцсан. Тэгээд ингээд бүр юу анх удаага тэнд одоо оролдлого хийж үзэж байгаа хүн Олимпиад орохоор болчихж байгаа байхгүй. Олимпик гэдэг чинь угаас ямар том шилдэгүүд нь орчиж байгаа шүү дээ. Тийм. Тэгсэн чинь ерөөсө засгүй газраас ирсэн те шигшаагийн тамирчид дунд өөртөө яйдаа гэж байж л бүр анх удаага бүр ингээ те 3 хоногийн өмнө бэлдсэн тэр хүн бас ингээ шигшаагт орчиж байгаа байхгүй. За эхлээд 2 хүний төрөл болсон юм байлаа. Тэр 2 хүний төрөл нь болохоор Dudley Stokes, Michael White гэсэн хоёр тамирчин оролцсон юм байна. Тэгээд яг тэр 2 хүний төрөл 41 улсаас баг тамирчид ороод 30-д орсон гэж. Бас тэр цастаа орлуудаа одоо л тий. Гэтэ яг 3 оролдлогын хамгийн сайнараа гэсэн дүгнээд ер нь бол 3 оролдлого гэдэг юм лээ. За тэгээд Олимпийн өдөр ирлээ. Яг нөгөө нэг одоо үндсэн төрөл маа тий 4 хүний одоо яг тэр бөөнөр орох төрөл төр. Тэгсэн чинь тэмцээний өмнө энэ шигшааг бүртгэхэд дэлхийн нийт хэвлэл мэдээллүүд бүгд л шоолол өгөөсгөжсэн шүү дээ. Яг тэмцээний өдөр ирсэн чинь Ямайкийн одоо багийн дээр бүх фокус цугларчиж байгаа. Эхний оролдлого 24 баг орчихсон. 22-т орсон. Сүүлээсээ 3-т орчиж байгаа байхгүй. Хоёр дахь оролдлого дээр нэг тамирчны нэг одоо яг нэг гүцэд одоо чархан дээрээ суугаагүй улмаас одоо хангалттай хурд мурд авч чадаагүй. Тэгээ ер нь бол тэр нь баг 0-0 яасан. Тэгээ хамгийн сүүлд орж байгаа. За сүүлийн оролдлого. Өнөөдрийн 3 дахь оролдлого. Сүүлийн оролдлого болохоор өнөөдрийн манай сэдвийн хамгийн одоо гол point нь. Анхны түлхэлтэй бас байсан. Нөгөө нэг нутаг дээрээ бэлтгэл хийгээдсэн шүү дээ. Тэр түлхэлтэй бол маш сайн байсан. Гэхдээ замын дунд одоо чарган нэг ирмэг нь одоо хан мөргөнгүүтээ яг явцдаа
юу яцсан эргэцэн. Мгм. Тэгээд эргээд тэр чин чаргач яг доогоороо явах хэрэгтэй байж итл сүултээ эрэнгүүтээ тоглогч нөгөө тамирчдын Мгм. одоо нөгөө нэг касктай одоо нөгөө нэг хамгаалтай малгайтай хэсэг мөр хэсгээр нь ерөөд ингээ гулгаа явцсан байхгүй. Мгм. Тэр хэсгээр нь бол жоохон эвгүй ингээ харах юм бол тэгээд яг тэр хэсгийг хараад тэнд байсан хүмүүс бүгдээ ингээ яг бүр намг болцсон. Чив чимэг болоо. Тэгээд ер нь бол хяналтаа алдсан л та. Тийм л дээ. За тэгээд тэмцээн дууссан. Гэтэ дуусахаас өмнө энэ үйл явдал юу болсон бэ гэхээр тусламжийн багийнхан очсон. Тусламжийн багийнхан очоод нөгөө хэдийг босгоод чарганаас нь босгоод тэгээд нөгөө хэд маань нөгөө нэг тусламжийн багийнхан те одоо чаргыг нь түлхээд гээд чирээд явж хахад нөгөө хэд маань яг адилхан хамт алхаа явжсэн. Тэгээд хамт алхаа явж хахад тэд нэр яг ингээд нөхцөл байдлыг харахаар уурлаагүй, гомдлоогүй те яг л нөгөө нэг одоо тамирчин хүн ихлүүлсэн бол барианда орно гэдэг шиг яг нөгөө чарга хэдий онголцсон ч гэсэн ингээд хамт ингээд алхаад бариар байгаа явдаг. Тэгэхэд тэнд үдчихсэн нөгөө нэг манай хэдийг шоолж исэн, доогөлж исэн, доромжилж исэн хэд минь бүгд босоод алгадчихдаг байхгүй. Йоо тэр хэсэг бүр Спектэлтэй тий. тасархаа. Тэгээд тэр хэсгийн бичлэг бас байдаг. Тэгээд энэ дээр бас оруулчнаа. Тэрийг үзэх юм бол айгүй гоё. Тэгээд энэ тэмцээнд угаасаа төрүүлээгүй. Шагналт байрч ороогүй. Үнийг нь бол тодорхой байсан. Гэхдээ дэлхийн нийтэд нэг зүйлийг харуулсан байхгүй. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Бүх юм боломжтой. Тэ? Яг тэр 88 оны 2 сараас бас хэдэн жилийн дараа жил өнгөрөх тусам хүмүүс бол тэр түүхийг мартах нь хөтөл илүү бүр ярьж эхэлсэн. Тэгээд 1993 онд Cool Runnings гэдэг нэртэй тэдний одоо түүхээр нь сэтвэлсэн уран сайхны кино. Бүх түүх нь бол яг үнэн биш. Гэхдээ сэтвэлсэн одоо илүү хошин, илүү хөгжилтэй, тэгээ илүү одоо хүмүүс тийм гоё эерэг мэдрэмж төрүүлэхүүц тийм кино Холливуд хийсэн байгаа. Тэр бол амар сонирхолтой кино. Тэгээд тэр кинон дээр болохоор дасгалжуулагч нь гардаг. Тэнгүүтээ нөөнөгдөд дөрвөн тамирчин болохоор өөртөө хөнгө атлетикийн тамирчид гэж гардаг. Арай өөр. Гэхдээ аягүй сонирхолтой. Тэгээ нөгөө барай маранд орж байгаа хэсэг. Энд дээр яг нөгөө бичлэгэн дээр нөгөө хэд чи ингээд алхаад ордог бол кинон дээр болохоор за тэрийг яриад яг манай үзэгчд бас өөрсдөө үзвэл маш гоё. Хөнгөн тийм нэг хүнд сэдвтэй бол биш. Тэгээ нэг тийм гоё кино хүртэл гарсан. Тэгээд энэ 4 залуу 5 залуу дасгалжуулагчтайгаа энэ багтай ерөөсөө л өөртөө итгэжсэн байхгүй. Хүн болгоо тэднэрт итгэхгүй байсан л та. Төсөөлөж байх та ер нь бол эднэр олимпийн төрөлд орно гэж байсан, чадна гэж байсан. Магадгүй амжилттай бариандаа ч орохгүй гэж бодчихсон баг та. Гэхдээ эднэр болохоор өөрсдөндөө итгэжсэн баг. Тэгээд яг тэр итгэлээ болохоор өөртөө мэдэрчсэн сүулт нь үйл хөдлөлөөрөө ч гэсэн дэлхийн дахинд ер нь бол харуулчихж байгаа байхгүй. Маш сонирхолтой. Тэгээд бид нар ингэдэж шүү дээ. Спортыг ерөөдөө ямар нэгэн байдлаар одоо ялалтыг цомоор, медалаар дүгнэдэгтэй. Гэхдээ яг энэ ч угаасаа бодтой үнэлэлтэй болно. Гэхдээ ялалтыг бас нэг өөр одоо маягаар дүгнэх нэг хэлбэр болгоод одоо маань 4 залуу, 5 залуу харуулчихж байгаа байхгүй. Тэ? Тууштай байдлаараа харуулчихж байгаа. Хэзээ зогсоогүй шүү дээ. 90 тойронд юу танихгүй хүмүүсээс ахуулаад таньдаг тэр гэр бүлийнх нь магадгүй, улсынх нь магадгүй шоолжсэн те. Бид нар ингээ өвлийн олимпиад орно гэсэн чи юу та нар яагаараа ингэж орд юм ингээл те. Маш олон ийм одоо халдлагууд ч гэсэн байсан л ах. Гэхдээ тэднийг ингээд зогсоохгүйгээр яг чигээрээ зорилго руугаа хараа явсан нь одоо спортын бас нэг ийм одоо бит бас ялт юм болоо гэж ер нь бол хараад байгаа. Мэдрэгдэхэр. Тийм маш олон хүнд бас урам зориг өгсөн. Ямайк гэдэггүй ер нь бас энэ халуун орны хүмүүс ч гэсэн бас их урам зориг өгсөн баг тий. Ямайкийн Шишоагийн эдгээр залуучууд амьдралынхаа хувьд ялтыг авсан. Гэхдээ бас яг амьдралынхаа тэр ялсан мэдрэмжээ бусдад ч гэсэн яг тэр мэдрүүлсэн. Тэр ийм гоё гайхалтай түүхэл байна. Баярлалаа маш гоё сонирхолтой түүх байна. Ямайк хэрэг эхлээд асуусан шүү дээ юу орж ирэх гэхээр нэг гүйлдтэй нэг хаяа хөлбөмбөг эсвэл юуны хөнгө атлетикийн төрлүүд те ингэж орж ирдэг бол өвлийн спорт гэхээр бол Ямайк гэхээр бүр дэлхийд тэр хинэж тарих нь баг буухгүй бах те ямар ч засгүй газар ингээд ямар усгүй газрын хүн усан сэлбэнд орж байгаа юм шиг сонсогдож тэр нь бол за усгүй газрын усан сэлзэгснээс би бас нэг юм сонирхолтой түүх үлдлээ.
огт юм байхгүй одоо боломжгүй зүйлээс те боломжтой болгосон нэг юм сонирхолтой түүхэн л да. Бас олимпийн үйл явдал байсан. 2000 оны Сидней олимпиад За. за усан сэлэлтийн төрөлт. Мгм. За Африкийн Эквадорын Гвиней гэдэг улс байдаг. Мгм. Эндээс нэг тамирчин оролцсон юм байна л да. Одоо усан сэлэлтийн төрөлчин нөгөө оролцоог дэмжихийн тулд маш олон улсууд юм квот өгдөг те. Тэндээс одоо энэ улсаас нэг тамирчин сонгогдсон. Эрик Мусамбаны гэдэг нэг тамирчин байсан байгаа. За энэ тамирчин маш азтай. Бас маш олон одоо тухайн үед 2000 онд бас маш олон одоо хэвлэлүүдээр яригдчихсэн. Юу болсон гэхээр хийт гэж ярьдаг те гараанда. Гараанда 3 хүнтэй уралдсан байна л да. 3 хүнтэй уралдахад одоо энэ уралдааны бичлэгийн доор наарлж те. 2 тамирчин нь нөгөө нэг гарааны буу буутахаас өмнө үсэрсэн. Тэгээ ганцаараа үлдсэн. Саналаа. Ааха. Тэгээ ганцаараа үлдсэн заяа. За тэгсэн чинь энэ тамирчин судлаад үзсэн чинь энэ тамирчин Эквадорын Гвиней гэдэг улстай ямар ч бассейн байтугай заяа. Бассейн байтугай 50 метрийн ийм юунд ч орж үзээгүй. 100 метрийн бассейн байтугай 50 метрийн бассейн ч орж үзээгүй заяа. Тэгээд ягаад сонгоцсон гэсэн чинь өө энэ гол зүлдэг нөхөр байсан гинэ. Зүгээр усанд. Тухайн нуурандаа голдоо сэлээл явж идэг байсан нөхөр чинь. Тэгсэн чинь энэ нөхрийг сонгоч чигээд тэг сонгогдоод очицсан. Хүмүүс та ингээд ямар бассейнд өмнө сэлжсэн гэж би нэг буудалд нэг 12 м бассейнд сэлжсэн гэдээ ярилцлага өгсөн байдаг байхгүй. Тэгээс хамгийн нөгөө нэг өөрийнх нь орж ирсэн хамгийн урт бассейн олимпиад оролцохоос өмнө очиж исэн буудлынх нь 12 нөгөө буудлын том буудлаа дээр явуулсан гэж тэнд л орж үзчихсэн зэ. Тэгээ шууд олимп руу садарсан. Яг үсрэхгээл гуруулаа хийдийн гараандаа гарч исэн чинь хоёр тамирчин төрүүлж өсрөө шууд хасагдчихж байгаа. Манай хүн баренда орчиход тэр хийдийн юу болчихж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэр нөгөө нэг юу гэдэг чинь би яг сая чам хэлсэн чинь санчлаа. Өмнө бичлэгийг нь үзчихсэн. Гуруулаа зогсож жагаад яг нөгөө нэг шүглэлд уурсан чинь хоёр талын одоо сэлэг чинь унцдаг шүү. Гэхдээ тэрийг нэг ийм юу гэдэг те. Одоо нэг хэсэг нь хүмүүс албаар унссан гээд нэг хэсэг нь болохоор нөгөө нэг тэд нар ч гэсэн нөгөө нэг ийм одоо хөгжил буруу орон байсан учраас сандарсандаа магадгүй ингээд төрлөө орцсон гэдэг нэг тийм юу яваад идэв шүү дээ. Манай хүн гэхдээ үнэхээр төвчээрдээс энэ л ер нь би бол азтай л гэж бодоод байгаа. Ер нь азтай үлдсэн. Ер нь бол олимпиад оролцоно гэдэг нь өөрөө маш том аз завшаан тий. За энэ олимпиад бас сонирхол бодоод манай Монголын анхны олимпиад оролж исэн Ганагийн Гал Бадрах гэдэг тамирчин бас яг энэ 100 метрийн төрөлд оролцож байсан. Одоо энэ бичлэгийн үзүүл яг ардталт нь байж идэг байхгүй. Тэгэхээр бас энэ яг тухайн яг тэр олимпиад цуг өрсөлдөжсэн байгаа байхгүй. Үсрээд орлоо. За манай ороо сэллээ. Одоо бичлэгийн үзэл 100 м чинь бас чанга штэ. Тийм штэ. Тэгсэн чинь манай энийхээ 150 м-ийг бол асуулгууд аваа дараагийн 50 м дээр хилаан заяа. Амар хилаагаад гараанд барендад очих юм бол оноогоо авчиж байгаа штэ. Явсаар хагаад минут 52 секунд 72 дойлд орж ирж байгаа байхгүй. Энэ олимпийн түүхэнд заяа. Тухайн хийдийн буюу гараандаа төрүүлсэн хамгийн одоо анти рекорд болж бүртгэгддэг. Энэ тамирчин өөрөө юу дараагаар нь дахиад олимпиад орох гэж үзсэн боловч 2004 оны олимпиад орох гэж үзсэн боловч нөгөө нэг юуны асуудлаас бол орж чадаагүй. Гэхдээ визний асуудлаас бол орж чадаагүй. Гэхдээ тухайн 2000 онд загас очид Эрик гэдэг бүр хоч аваад. Бүр хэвлэлээр бүр яаж та энэ олимпиад орсон юм бэ гэдгсэн чи би гол зэлдэг байсан юм уу? Би гол зэлж байгаа. Тэгээд харин манай нутгаас явах хэрэгтэй болохоор би сонгогдоод ирлээ гэж ярьсан. Энэ маш олон хүмүүсийн хэвлэлийн анхаарлыг татаад тэгээд хэвлэлээр дүүрэн загас очид Эрик нэг голын амтан юу очирсан. Тийм оч авч ирсэн юм сонирхолтой төөхөн. Мань хүн одоо энэ Эквадорын Гвиней гэдэг улсдаа хожим нь цааш рекорд буюу 57 секунд рекордыг 100 м-т эзэмшдэг. Тэгээд сүүлдээ 2004 оны олимпиадад оролцож чадаагүй ч гэсэн тухайн шинэ Эквадорын Гвиней гэдэг улсдаа тасгалжуулагчаар ажиллаад тэгээ одоо хүртэл ер нь тасгалжуулагч одоо усан зэлийн тасгалжуулагчийн ажлыг хийж байгаа юм билээ. Чиг нөө насныхаа холтоо залгацсан шүү дээ. Тийм ер нь бол тэгсэн. Тийм дээ. Бас сонирхолтой байгаас ямар ч юм бассейнд орж үзэг олимпиад орохоос өмнө бас нэг 12 м-ийн бассейнд буулгын бассейнд орж үзсэн хэр чинь. Тэгээ очиод бүр гараандаа төрүүлцдэг. Олимп шүү дээ. Тий. Маш том тавцсан. Тий. Одоо бид нар санаж байгаа бол гараандаа төрүүлнэ гэдэг олимпиад одоо ямар том юу болчихв тий. Манай Монголоос орж байгаа сая хүслийн их тамир байна ч гэсэн олимпиад оролцоод гараандаа ихний байрууд чагсахад хүртэл маш том амжилт болдог байхгүй шүү дээ. Тий. Ийм нэг сонирхолтой төрх байна. Тэгэхээр нөгөө спортын төвхөнд зөвхөн нөгөө нэг одоо юу гэдэг төрөө хэлсэн шүү дээ. Энэ дээр гарч байгаа цом авч байгаа тамирчдаас гадна иймэрхүү нөгөө нэг сонирхолтой төвхөд одоо өөр бусад улс орныг, өөр бусад тамирчдыг бас илүү гоё тодтогч өгдөг. Тэгээ гоё ийм сонирхолтой одоо Кистон нэг кино зохиолын түүх шиг ийм зүйлсийг одоо биднэрт ил харагдуулж байна да тий. Сайн нөгөө боломжгоос боломжтой гэдээ ярьсан дээр дахиад нэг түүх ярихад маш богинохон ярьчих. Энэ бол гэхдээ дэлхийн нийтийн хүмүүс маш их мэддэг түүх баг. Абебе Бикела гэдэг Этиопийн хурдмөгч. Одоо Этиоп бол хөнгө атлетикт дэлхийд амар болчихлоо шүү дээ.
Энэ гүвч маань 1960 оны Ромд болсон Олимпиад, Италийн Ромд болсон Олимпиад марафонд төрүүлсэн. Тэг яаж төрүүлсэн гэдгээр одоо энэ зураг маань сонирхолтой зэ. Хөл нөцгөн төрүүлсэн байна. Вау. 1960 онд. Тийм үү. Тий. Яагаад хөл нөцгөнгөө гэсэн яг хэд хэдэн шалтгаанууд байсан байна л да. Очоод нөгөө марафоны тамирчид пүүз тарааж өгдөн шүү дээ. Эсвэл эдгээр нөгөө өөртөө пүүзтэй байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ нөхөр маань өөрөө анханасаа хөл нөцгөнгөөгөө сурцсан. Эх хөт. Энэ хүний түүгийн судаад бас чи өөрөө айрмын хүн. Этиопийн одоо армийн командлынхаа маш том юунд ядаг. Тэгээ нөгөө цэргийн юунд ягта дандаа хөл нөцгөнгөө зэрэг сурцсан. Очоод хүүхдээ хөл нөцгөнгөөд нэг готломсоо гүйсэн юм байна л да. Бэлтгэлдээ орох гээд тэгсэн чи хөл нь олгочих. За энэ гутал бүтэхгүй мөн хөл нөцгөнгөөч гээд 42 км шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ зүгээр ч нэг төрүүлэхгүй рекорд эвдээ тухайн үеийнхаа рекордыг эвдээд тэгээ дараагаар нь 64 оны Олимпиад бас төрүүлээд. Ерөнхийдөө бол энэ Африкийн Олимпиад оролцсон хамгийн анхны медалийг алтан медалийг авчирсан түүх болж үлдсэн. Яг энэ түүхийг судлаад дахиад задлаад ирвэл маш одоо том түүхтэй сүүлд нь ч гэсэн өөр спортоор ирчихсэн маш агуу баялаг түүхтэй хүн байлээ. Гэхдээ энэ 60 онд хөл нөцгөнгүүж төрүүлсэн. Энэ хүнийг бас маш олон алдартай болсон. Дээрс нь Африкаас анх удаа Олимпиад авцснаас алтан медаль авчирсан гэдэг нь нэрийг одоо олгосон байгаа. Чанга ирэн тий. Тэгээ гарч ирчээд хэлсэн үг нь бас их сонирхолтой. Төрүүлж орж ирчээд барин очиж би дахиад нэг 10 км-гүй хөл ерөнгүй шүү гэсэн гэж байна. Амар гар өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгээд энэ гүйлтээ ер нь бол Этиопийн ард түмэнд зориулж байна. Ягаад гэвэл манай ард түмэн юм юу гураа одоо юу хөвтөтэй хөгжил буураач гисэн. Бид нэр ингэж спортод бол хайртай бид нар ингэж чадна гэдгийг харуулах тул би хөл төцөнгүйс юм аа гэд. Тэр зурган дээр яг зураг авч явах яг ингэж харцсан. Камерлон ингэ харцсан хөл нөцөнгөж байгаа. Гэтэ чанга байгаа хөл нөцөнгөөр. Чанга юу амар шүү дээ. Италийн Ром заяа. Зуны Олимп. Амар халуун байгаа шүү дээ. Тэг 40 хэдэн км хүч 42 км хүч гэх болтой. Бүтэн марафон. Тийм. Тэгээ зам нь ямар байгаа вэ? Марафон ч нөгөө нэг тавьсан зам биш. Тухайн хотынхаа болчихсон юунуудаар гарч тэр чинь Улаанбаатар тэр тэгэж хөл болоо тий. Зам засаагүй байж таарад гэж юу болоо. Ингээд одоороос гайхалтай түүхийг бүтээсэн хүн байгаа. Тийм байна. Тэгээд тэгтээ сони юм те боддоо готломсоо толгож ин тэгээд готлохгүй хөөхөр хөлн бүр ингээд илэгдчихдэг юм баг. Сурцсан. Яа гэм бол өөрөө тэгээд сурцсан байхгүй. За ястай нөр хүн байж байгаад санаанд буухгүй л юм л төсөөлөгдөхгүй байна. Гэтэ айгүй сонирхолтой түүх байна. Одоо ингээд бодохоор үнэхээр сонирхолтой байгаа те хөл нөцөнгүүгээ тэгээд төрүүлсэн гэхээр. Тийм ээ. За ямар тач өнөөдрийн сэдэв маань маш хөнгөн тэгээ бас сонирхолтой хүмүүст бас нэг зүйлийг бодогдуулсан байх гэж найдаж байна. Тэгээд спортын төвөнд угаасаа маш олон угаасаа үйл явдлууд болж байгаа. Тэдгээрээс заримдаа хүнд хэцүү ослуудыг бид нэр ярих болно. Угаасаа эн чинь түүх учраас те түүх болоод үлдсэн. Магадгүй заримдаа өнөөдрийнх шиг ийм сонирхолтой хөнгөн хөгжилтэй иймэрхүү төгөж байгаа. Гэхдээ эдгэр чинь бүгдээрээ нийлэл яг спорт гэдэг нэг үндсэн одоо категорид орж байгаа учраас хоёлаа бас сонирхолтой улам одоо гой зүйлсийг бас хуваалцахыг хичээх болноо. Үзэгчдээ бүхэн бидэнтэй хамт байдагт баярлалаа. Бид 7 хоног бүрийн пүрв гараг бүр та бүхэнд хүрэх болноо. Шинэ дугаарын сэдвээ та бүхэн бас бидэнд хөргүүлж болно шүү. Бид хоёр бас дуртай судалж ярилцах болно. Тэгэд эх дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.